Дархан коллеж Оросын холбооны улсын Брод их сургууль, Өвөр Монголын Өөртөө зас хорны Хондор коллеж хамтран бүс нутгийн хөгжилд их сургуулийн үүрэг оролцоо олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн бахварлыг зохион байгуулж байна. Урлаар бүс нутгийн нийгмийн эдийн засгийн хөгжилд их сургуулийн үүрэг оролцоог тодорхойлох, их сургуулийн дэргэдэг судалгаа шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэн мэрэгжилтэн багш боловсон хүчний нөөц боломжийг судлах, боловсролын салбар дахь хэмэл оюун ухаан, дижитал шилжилтийн хэрэгжилтийг сайжруулах арга зам, тулгамдж буй асуудлыг тодорхойлох зорилготой байна. Энэхүү хуралдааны маань гол зорилго бол орон нутгт дэх үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиудын үүрэг оролцоог орон нутгийн нийгмийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулан тодорхойлох, за мөн одоо их сургуулийн дэргэдэх судалгааны төвүүдийн үйл ажиллагааг нийгмийн одоо хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх, за мөн одоо зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн одоо мэрэгжилтэй боловсон хүчнийг бэлтгэх одоо нөөц боломжийг тодорхойлох, за түнчлэн одоо их сургуулийн одоо боловсролын салбарт хийгдэж байгаа хэмэл оюун ухаан болон дижитал шилжилтийг одоо оновчтой болгох, за мөн түнчлэн одоо энэ одоо явцад гарч байгаа энэ тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ийм одоо асуудлуудыг шийдэхээр одоо 3 орны судлаачид маань мөн одоо манай Дархан аймгийн ихтэйд мэрэгжлийн сургуулийн багш нар, судлаачид мөн Эрдэнэт хот буюу Орхон аймгаас бас судлаачид ирж оролцож байна. Бүс нутгийн хөгжлийн боловсролын чиг хандлах, бүс нутгийн багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээл, ихтэйд сургуулийн дижитал технологийн шилжилт, STEM буюу шимт боловсрол, боловсролын чанарын үнэлгээний систем, их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээ судалгааны төвийн үйл ажиллагааны чиглэлээр онол практикт тулгуурсан илтгэлүүд тавигдаж байна. За би болохоор яг бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнг төлөөлөн ирсэн байгаа. За үүндээ болохоор яг бүсчилсэн хөгжлийн бодлогыг танилцуулах, за мөн энэ бүсчилсэн хөгжлийн одоо Монгол улсын орон зай хөгжлийн урт хугацааны энэ бодлогот ер нь их сургуулиудын асуудлыг хэрхэн тусгасан талаар, за дээрээс нь одоо технологийн коллежуудыг нөхөө бодлогын баримтчтай хэрхэн тусгасан, цаашид Монгол улсын энэ томоохон хэрэгжих төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах хүчний нөөц, за одоо чанартай боловсон хүчин одоо бэлтгэх асуудал дээр одоо ямар чиглэлээр бол туссан талаар танилцуулгыг хийх гэж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол яг энэ төвийн бүсийн, за одоо Дархан, Сэлэнг, Төв аймгийн төвийн бүсийн нийт аймагуудад бол маш үр дүнтэй хилцүүлэг гэж үзэж байна. Ягаад тэгэхээр одоо Дархан хотод зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнд маань болохоор Дархан хотод бол мэдээж их сургуулийн, за дээрэс нь уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, инновацийн төв болон хөгжих боломжтой хамгийн потенциалтай бүс нутаг байгаа. Олон улсын эрдэм шинжилгээ онол практикийн бахварлалд сургуулийн өмнөх боловсрол, ерхий боловсролын сургууль, ихтэй сургуулийн багш, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтнууд, магистрант, докторантууд оролцож байна.